За тэгэхээр үзэгчдээ та бүхэнд NBA Live нэвтрүүлгийн уран бүтээлчдийг уулзуулж байгаа. Тэгэхээр бид энэ өрөөнд цаг нартаа уралдаад ингээд ажиллаа хийгээ байж идэм аа. За миний хажууд ялалт сууж байна. Юу вэ ялалтаа ажиллан сайн уу? За ажил ерөөхдөө явдгаар явууллаа. Тэгээд бид нар өдөр болгоны скор ньюс мэдээллийн хэлбэрөө 50 минут өснөг нь одоо цаг 20 минут болгоцсон учраас ерөөхдөө өмнөх байсан ачаал дээр дахиад нэг 30 минутын ачаал гараад ирж байгаа учраас өдөр болго ерөөхдөө хүн бүр доороо нэлээд ачаал авч ажиллаж байгаа. Ер нь NBA гэдэг зүйл чиний амьдрал хэдэн хувийг эзэлдэг вэ? Одоо ерөөсөө гэр бүл тэгээд ажил гэдэг хоёр зүйлээс гадна NBA 30% ч юм уу те маш том хувийг эзэлж байгаа. NBA-гүүгээр одоо би өөрийгөө эзэлэхгүй. Өглөө босоод NBA, өдөр унтахтаа NBA, орой өдөр ажиллаж байхдаа NBA, орой унтахтаа NBA тэгэл бодож байгаа зүйл маань. Ерөнхийдөө ажил маань ч өөрөө тэгээд тийм учраас өдөр болгоны бодож байгаа зүйл маань ажил маань өөрөө учраас би их одоо ажлаасаа кайф аваад хүмүүс төр одоо өөрийнхөө хийх хүрхийг зорж байгаа зүйлээ хүргэж чаддаг учраас өөрөө би ажлаасаа их кайф авч ажилладаг л да. Яагаад ер нь NBA-д ийм их дур сонирхолтой болчихоо? Гол хүчин зүйл нь байсан. Одоо манай нуугнал энэ буруутай юм болоо да. Би ч уг нь баг багтаа нэг тийм сакс сонирхдаггүй зүгээр угныхын тоглолтыг ч юм уу хараал явдаг ус 10 жил тагтаа тэгээд угнаа болохоор одоо юу гэдэг өөрөө сакс тоглодог би найз нөхөс байн хамт явж байгаа. Тэгэл наадтай хамт явж л байдаг. Тэгэл сакс тоглож байгаа би тэр үзээ сууждаг. Тэгээ битээрээс их хинбэ сонирхдаг байсан хоорондоо ярилцдаг байсан. Би тэр одоо 10 жил явах хичээл дээр суугаад жишээ нь физикийн томьёо ойлгохгүйсэн мөртлөөс интернетээр бол нэг NBA-ийн тоглогч харчаал тэргээ хийж мартдаггүй. Тэргээ ингээл яриад тэрнийхээ тоглолтыг ингээл яриад явждаг гэсэн. Тэгэхээр угаасаа NBA бидний амьдралд орж ирэх хэрэгтэй байсан юм болоо. Физик математикаас хэлдэг. Тэр чиний хувьд за бас нэг тийм NBA тайлбарлагч ба нас залуу юм хүүхд аваад бэлдэж сургая гэдэг юм тиймэрхүү бодол юм бэ? Байлгүй ах. Тэгээд дандаа өдрууган ч юм уу ялт хоёрыг үзээд авахгүй ч залах нүүд нь ч юм уу те. Нэг бол одоо юу гэдэг нэг хэв маягаар салах хэрэгтэй ч юм уу. Магадгүй битээр 5 жилийн дараа хоцрогдох ч юм уу. Тэр үед тэгэл залуучууд гарч ирэх баг. Тэгээ одоо манай 3 дахь хүн чинь баясаа болж байгаа шүү дээ. Идрээ битэрийн одоо шавь гэх чаашийн нэг үед ингээх юм байсан ямар ч байсан. Баясаа маань одоо манай одоо яг NBA-ийн гэр бүлд бас нэмэгдэж орж иж байгаа нэг мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэж байгаа нэг гишүүн маань юм да. Нэгд баясааг ярьсных баясаа ер нь хэр сайн шав болж байна. Хэр хурдан сурч байна. Баясаа гайгүй шүү дээ. Ер нь бол гайгүй яа. Айгүй гайгүй. Тэгээд ер нь тийм анх эфир цууж байгаа гэхэд тэгээд сандрахгүй ер нь за эфирээр тэгж гарч байгаа нүр төртөө гарч байгаа гэхэд хизээ сандрахгүй тийм 50 байдал нь бол надад хизээж байгаагүй л 50 байдал бас анх бол би эфир цуучаал бүтэн цаг 20 минут цуучаал 2 хүн үг хэлээл гарч ирсэн юм шүү дээ тэгэхээр тийм л байгаагүй. Тэгэхээр за NBA-гээс гадна ялтын хувьд бас хэд хэдэн нэвтрүүлэг өмнө нь хийж байсан үзэгчдийн хүртэл бас ялангуяа автоспорт сонирхогчд бол сайн мэдж байгаа U-Drive гэдэг нэвтрүүлэг байсан. Эдгээр нэвтрүүлгүүд одоо дэлгэцсэн ахи амьлах болов өөр нэвтрүүлгийн санаа оноос юу вэ? За U-Drive бол угаасаа яг цаг үеийн шаардлага автоспорт сонирхогч Монголд хийдэг бол формулагны сонирхогчдыг хийдэг. Тэгээд цаг үеийн шаардлага маань гарч ирсэн. Тэгээд U-Drive-ыг өөрөө яг би ганцаараа бие даагаад яваад хахаар юу гэдэг бас яг бусад хүмүүст хүрэх хэмжээний мэдээлэл тэг биш учраас би энэ бишгээ мэдэхгүй учраас бас бутганы тусламжийг одоо гэдэг хамтран ажиллах хүнээ хайж байгаа. Тэгээд Ядраа нэвтрүүлэг дээр нь одоо жишээ нь манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бол надтай хамтран ажиллаад автоспорт ертөнцөөр сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэх хамтран ажиллах байгууллагатай хүн байвал нээлттэй гоё нэвтрүүлэг хий. Хамгийн гол нь скорстууд гэхээр та бүхэнд юу хүрдэг вэ гэхээр би зүгээр бидний нэвтрүүлэг найдвартай чанартай гэж хүрдэг гэж зүгээр найдаж байгаа. Хэрвээ та тэгж бодвол бидэнтэй надтай хамтарч ажиллаараа юзер нэвтрүүлэг дээр цаашдаа тэгээ олон санаа байгаа хэлээд явах уу. Ямар ч бас нэг хоёр нэвтрүүлгээр тогтохгүй. Скорстууд одоо юу гэдэг хамгийн найдвартай хизээч таныг хуурахгүй хизээч танд худлаа хэлэхгүй. Хамгийн шуурхаан байна, хамгийн үнэнч нь байна. Тантай хамт байна. Та магадгүй 50 жилийн дараа скор гэдэг үгийг, спорт бокс гэдэг үгийг бүр таны ойрын гэр бүлийн хүнээс илүү дотн сонсогдох хэмжээнд очсон байна гэдэгт итгэлтэй байгаарай л гэж хэлээ. За баярлалаа амжилт. За баярлалаа. Телевиз бол хамтын бүтээл. Олонний өмнө ил гардаг уран бүтээлчдийн ард хэдэн 10 ажилтан хүс хүчээ урсган зүтгэдэг. Тэдний нэг бол эфирийн найруулагч юм. Манай студийн редактор Баян мөнх Шаггүй Авяста нэгэ. Редакторынхаа ажлыг сайн хийхийн хажуугаар NBA World Live нэвтрүүлэг дээр эфирийн найруулга хийдэг юм. Үзэгч та бүхэнд уран бүтээлчдийн бэлтгэсэн уран бүтээлийг эцсийн байдлаар одоо хүргэдэг хүмүүс бол яхаарахгүй инженер техник эфирийн албаныхан байдгаа тэгэхээр яг эфирийн өрөөндөө бид ороод ирчихсэн байна. Манай найруулагч Баяраа. За цаана дууны найруулагч Золбоо нар ажиллагаа сууж байна. За юу яцхандаа залуусаа ажиллаж та ажилтаач вэ?
Тэгэхээр Баярагийн хувьд бол MB World дээр яг шууд нэвтрүүлэг дээр эфирийн найруулагчаар ажилдаг. Тэгэхээр энэ бол маш хариуцлагатай үүрэг хүлээдэг. Чиний хувьд одоо чиний гарын хөдөлгөөн за тэгээд зэрэг сэтгэмжээр нэвтрүүлэг үзэгчид яаж хүрэх нь болвол шийдэгддэг. Тэгээд анхны ажлыг сурж байхад юу нэр хүндрэлтэй байсан бэ? Анхны юм болгон хүнд байдаг л да. Тэгээд анх ирчээд яг энэ хэсгийн одоо нэлээд олон коноп байгааг үзэгч тарж байгаа. Яг энэ конопнуудыг харчаад би толгой эргэжсэн. Өмнө нь миний үзчихсэн тиймэрхүү телевизийн пультнууд бол ерөнхийдөө юм цөөхөн байдаг л да. Тэгээд энэ пульт маань ч гэсэн нэлээд одоо Монголд ховор байх гэж бодож энэ пультийг нэлээд одоо ажиллагаа ихтэй юм шиг мөртлөө яг ажиллаа сурчлаар маш хялбар тийм пульт байдаг. Тэгээд NBA World, NBA Live дээр найруулагчаар ажиллахад бас мэдрэмж нэлээд шаарддаг байх гэж би боддог. За үүнийгээс би харин сагсан бөмбөгийнхаа мэдлэгтэй жоохон холбож тайлбарлая гэж бодож байна. Нэлээд багасаа сагс үтсэн л дээ. Сагс үтсгээс гадна бас шаггүй сайн тоглолцдог гэдгийг үзэгчдэд бас дуулчих гэж бодож байна. Тэгээд энэ сагс үздгийнхаа одоо ач буйнаар гэх юм уу да. Идрээ ялт за тэгээд баясаа энэ гурвын одоо ярьж байгаа зүйлийг одоо мэдрэмжээрээ сэргээх юм асуудал гарч ирдэг. Энийг энэ болгоныг ингээл хийгээд явах жоохон тийм хүндрэлтэй л байдаг л да. Анхандаа тийм байсан. Одоо бол ерөнхийдөө бид дөрв бол яг нэг хүн шиг ажилладаг гэхэд болно. Яг энэ тэр хоёр одоо ялт идрээ хоёр юу ярьж байна? Тэрийг би эндээс сэргээх ёстой. Ямар тоглогчийг онцолж байна? Ямар тоглогчийн ямар үйлдэлийг хүртэл онцолж байна гэдэг дээр нь ингээл сэргээгээл компьютерт бэлдсэн дүрснүүдээсээ түлхэл юм асуудал байна. Идрээ ялалт баясаа гуравтаа хамтарч ажиллахад юу нь ямар байдаг вэ? Тэр гурвын одоо хамтарч ажиллахад давуу тал бас эсрэгээрээ сүрэг тал нь юу вэ гэх мэтчлээ. Бас үзэгчдийн мэддэггүй зүйлийг бас бид яг энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад бас арын зүйлээ нэлээд түлхүү харуулъя гэжсэн бодолтой байгаа ерөнхийдөө. Энэ их гоё асуулт байна. Тэгэхээр би яг анх орж ирэл хамгийн анх өнгөрсөн одоо 2010 оны NBA World-ийн хамгийн ихний дугаар дээр би яг хамгийн ихнийхээ нэвтрүүлэг дээр сууж үзчихсэн л да. Тэгээд эндээс харахад юу идрээ одоо айгүй мэдрэмжтэй эфир дээр одоо түлхэх бололцоогүй юмнуудыг айгүй дотроо тооцоолцсон суудаг байхгүй. Тэгэл тийм болохоор одоо байгаа юмнуудыг бол ингээд юу яаж ярьчаад одоо найруулагчаасаа сэргийхийг хүсэж юм ч гэдэг юм уу тийм хүүгнүүдийг шууд эфирээр хилчдэг. Тэрийг би одоо олон түмний нүдэн дээр байгаа юм шиг анхандаа хүлээж аваад ингээд амар ичдэг байсан байхгүй. Тэгэл тэр маань одоо баг гайгүй болсоор гайгүй болж байна. Ялтын хувьд гэх юм бол үнэхээр мэдлэгтэй NBA-гийн маш их мэдлэгтэй учраас бол ялттай ингээд буцаагаад баясаатай ч гэсэн ингээд хамтраад ажиллахад ямар нэгэн асуудал одоо бол ерөөсөө бараг л гардггүй гэж хэлэхэд болно. Тэгэхээр за боловсрал телевизээр дамжуулан үзэгч та бүхэн спортын боловсрал олж авдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр яг энэ боловсрал телевизийн нэвтрүүлгийн бодлого таарсан бас TV Sects гэдэг нэвтрүүлэг манай Score студ. За тэр дундаа яг энэ эфирийн найруулагчаар сууж байгаа Баяраа маань хөтлөгч редактораар нь ажилладаг байгаа. Тэгээд Баяраад ямар ч байсан цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. За энэ цаан сууж байгаа хүн бол манай дууны найруулагч Залбаа. За юу вэ Залбаа? Үгүй тайван дөө. Тэгэхээр чи за Премьер Лиг болоод NBA Live World гэдэг бүх нэвтрүүлэг дээр дууны найруулагчаар ажилладаг. Score студийнхэнтэй энэ хамт олонтой хамтарч ажиллахад ер нь ямар байдаг болоо? Ер нь бол тулж харьцахад айгүй амархан байдаг, хялбар байдаг гэх юм уу да. Бүгд л мэдлэгтэй, соёлтой боловсон залуучууд болохоор ерөнхийдөө цуг ажиллахад айгүй сэтгэл өндөр байдаг шүү дээ. Өөрөө ч сонирхдаг болооч тэр юм уу спорт. Ер нь айгүй ойр дотны юм шиг санагддаг гэх юм уу да. Маань Залбаа ч бас хөл бөмбөгийн улаан хархаатнуудын нэгээд тэр Премьер Лиг дээр аль багийг дэмждэг вэ? Манчестер. За ямар ч тач ажилд нь амжилт хүсье. Тэгээд ерөнхийдөө Score студ за эфир гэж юу байдаг? Энд ямар хүмүүс ажилтгийг та бүхэнд үзүүллээ? Амралтын өдрүүдэд спорт сонирхогчид зөвхөн боловсрал сувг телевизийг сонгон үздэг гэдэгт итгэлтэй байна. Өглөө өдөр нь NBA World, NBA Live шууд нэвтрүүлэг та бүхэнд хүрдэг бол харин оройн хөл бөмбөгийн хорхооднуудын нар нь гардаг гэж болно. Дэлхийн хамгийн олон сая үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй Английн Премьер Лигийг бид аль биесээр шууд дамжуулан хүргэдэг. Энэ лигийн дамжуулалтан дээр бид анхдагч гихгүйч шинэ өнгө төрх, цоо шин санаа оноог тусгаж чадсан гэдэгт итгэлтэй байдаг. Төрхөөсөө хөл бөмбөөр өвчлөгсөн Score студийн урдаа барьдаг редакторууд болох
хоёр ууган баяр сэтгүүлч онноор Премьер лигийн нүүр царайгаар ажиллаж байна. Мэдээж эдгээр уран бүтээлчдээр дөлгөө нэмэгдэнэ. Шаардлага хатуутай цагнаар ягштал баримталдаг тэрээр пультний ард бол зангүй хатуу найруулагч. Дөлгөөний нарийн мэдрэмж, гурван хөтлөгчийн ажлыг ихээхэн хөнгөвчлөдөг юм.